Та бүгдээ энэ өглөөний амар амгалан айлтгая. Худалдаа хөгжлийн банк нь анх үүсгэн байгуулсан цагаас эхлээд Монгол улсын төрийн болон хувийн өмчит бүхэл аж ахуй нэгжүүдийн томоохон төслүүдийг санхүүжиж ирсэн. За үүн дотроос одоо Монгол улсын эдийн засгийн хамгийн чухал салбар болох уул уурхайн салбарыг одоо 90-ад оны сүүлээс эрчимтэй санхүүжүүлж өгсөн. Энэ нь бол бид анх ихэвчлэн одоо алтны ордууд за тэр дотроо бол үндсэн биштэй одоо ордууд руу чиглэж санхүүжилтээ явж исэн болол түрүүний ерөнхий сайдын одоо ярьсан Mongolia boom-ийн үеэр бол бид нар одоо эрчим хүчний нүүрс кокс нүүрс төмрийн хөдөр зис энэ хайгуул за тэгээд одоо энэ уул уурхайн салбар олборлолтны бэлтгэн нийлүүлэх салбар тэсэлгээ тээвэр хүнд техник технологийн импорт тоног төхөөрөмжийн импорт зэрэг маш олон зүйлүүдээр санхүүжүүлж ирсэн. Тэгээд цаашдаа одоо манай уул уурхайн салбар маань өөрөө илүү ногоон болж илүү хариуцлагатай болж Монгол улсын эдийн засаг төдийгүй нийгэм хүрээлэн буй орчинд маш их чухал үүрэг гүйцэтгэж байгаа учраас бид ч гэсэн энэ санхүүжилтээ олон нийтийн чиг хандлагатай уялдуулан илүү ногоон болгох, илүү тогтвортой болгох тал дээр бас анхааран ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна. За тэгээд би презентацаа энэ олон улсын уул уурхайн салбарын тогтвортой санхүүжилтийн чиг хандлагуудаас эхлэе. Тэгээд ерөнхийдөө бол жоохон товчхон ярихыг бодъё. За олон улсад уул уурхайн салбарыг илүү тогтвортой болгох ногоон хөгжил рүү чиглэх санаачлалууд бол аль хэдийн гарч ирсэн. Ингэснээр уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зөвхөн ашиг олох төдийг юу одоо нийгэмд ёс зүйтэй, хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй ийм болоод урт хугацаанд тогтвортой байдлаар хөгжүүлэх ийм санаачлалууд бол гараад явж байна. За яг уул уурхайн тогтвортой санхүүжилт гэж юу хэлээд ийн вэ гэхлээр зэрэг одоо бид энд нэг зөвхөн жишээ авч ярив. За мэдээж ногоон бонд болон тогтвортой санхүүжилтийн хэлбэрүүд байгаа. Энэ бол байгаль орчинд эерэг нөлөө бүхий төслүүдийг санхүүжүүлэх чиглэсэн одоо олон улсын зах зээл дээр гаргадаг бондыг ногоон бонд болон тогтвортой байдалтай холбоотой юм зээлийн хэлбэрээр өөрчлөгдөж байгаа. Эдгээр нь бол одоо эрчимтэй нэмэгдэж байна. За бусад ногоон технологийн хөрөнгө оруулалтууд байна. Энэ нь болохоор юу гэж байгаа компаниуд цаашдынхаа үйл ажиллагааг тогтвортой, урт хугацаанд үр ашигтай, үр өгөөжтэй байлгах за мөн одоо хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нөхөн сэргээх зэрэг одоо ийм сайжруулах шинэ ногоон технологиудад бол хөрөнгө оруулалт маш ихээр хийж байна. Би дараа нь та бүгдэд нэг тодорхой жишээнүүдийг хэлэх болно. За хамтын ажиллагаа сүүлийн үед их хэрчимжиж байгаа. Яагаад тэгэхээр одоо ногоон эдийн засаг шилжинэ гэдэг бол зөвхөн одоо энэ уул уурхайн компаниудын гэдэг юм уу энэ санхүүгийн байгууллагуудын бидний үүрэг биш. Энэ бол бид дангаараа хийж чадахгүй. Тийм учраас энэ доктортой практикийг дэмжих зорилгоор уул уурхайн компаниуд, засгийн газрууд, төрийн бус байгууллагууд, санхүүгийн байгууллагууд, олон улсын байгууллагууд бүх нийтээр одоо хамтран ажиллах юм хандлага ихсэж байна. За мөн одоо зохицуулалт хууль эрх зүйн одоо дарамт гэдэг юм уу шахалт нэлээд дэлхийд даяар өндөрсөж байна. Засгийн газрууд болон одоо бусад зохицуулах байгууллагуудын зүгээс байгаль орчны менежментийн хатуу зохицуултыг хэрэгжүүлж ирсэн. За тийм ч учраас компаниудыг бол тогтвортой үйл ажиллагаа явуулахыг шаардж эхэлж байна. За сэргээгт хэрчим хүч рүү шилжих шилжилт явж байгааг та бүгд сайн мэдж байгаа. За мөн одоо хамгийн сүүлд чухалчилж үзэж байгаа зүйл бол энэ нийгмийн хариуцлага болон олон нийтийн оролцоон дээр илүү анхаарч ажиллаж байна. За ингэснээр бол тогтвортой уул уурхайн томоохон одоо сүүлийн үед хийгдэж байгаа хилцлүүд нь одоо ихэвчлэн энэхүү чиглэл, энэхүү 6 чиглэлүүдээр хийгдэж байгааг бид нэр одоо онцгойлон харуулахыг хүссэн юм аа. За яг одоо уул уурхайн салбарт тогтвортой санхүүжилтийн ямар боломж болцоонууд байна вэ гэвэл бол маш их боломж болцоонууд байгаа. Тэгэхээр одоо миний
одоо самбар дээр харуулж байгаа эдгээр одоо юунууд байна тийм ээ. За энэ дээр бол одоо эхний ээлжин тэр дээд булангаас нь харуулж байна. Цэвэр усны менежмент, усны дахин боловсрууд болон хаягдл усны одоо саарл усны менежментийн асуудал байж болж байна. Сэргээгдэх эрчим хүчний бий болгох, за мөн тэр бий болгосон эрчим хүчийг одоо хураах тийм ээ. Хураах, цуглуулах ийм асуудлууд байна. За уул уурхайн талбай нөхөн сэргээлт. За бохирдол багтай эрчим хүч, хог хаягдлаас одоо гаргаж авах тийм ээ. Эсвэл одоо CO2-ийн ядгарал багтай эрчим хүч. За цэвэр тээвэр энд бас орж байгаа. За хийн эрчим хүч рүү шилжиж байгаа юм шилжилт харагдаж байна. За эрчим хүчний тухай ярих юм бол одоо энэ эрчим хүчний өөрийнх нь трансформашн байна. За дээрэс нь цахилгаанжуулалт байна. За ханган нийлүүлэлтийн сүлжээний менежментийн хөрөнгө оруулалт тэр чигээрээ байж болж байна. За ойжуулалт бий болгох замаар CO2-ыг ангиллах, хадгалах ийм технологиуд байж болж байна. За автоматжуулалт болон хиймэл оюун ухааныг ашигласан маш олон технологиуд ингээд сүүлийн үед гарч ирээд явж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоогийн уул уурхайн салбарыг, өнөөгийн уул уурхайн салбарыг илүү доктортой, илүү ногоон болгоход одоо шаардлагатай хөрөнгө оруулалтууд, бие хөрөнгө оруулалтууд хийх боломжууд бол ийм асар их байгааг бол эндээс харж болно. За энэ дээр уул уурхайн компаниудын аль хэдийн одоо хийгдэж байгаа ажлуудаас би та бүгдэд ганц хоёр жишээ дурдъя гэж бодсон. За дэлхийн нийтээр энэ цэвэр эрчим хүч рүү шилжиж байгаа энэ доктортой уул уурхай руу шилжиж байгаа энэ үед бол одоо газрын ховор элемент, литий, зис гэх мэтлэн одоо энэ ашигт малтмалуудын олборлолт бол сүүлийн үед олборлолт, хөрөнгө оруулалт, санхүүжилт сүүлийн үед одоо асар нэмэгдэж байгаа. Одоо 2022 онд хийсэн дэлхийд даяар хийсэн томоохон хилцлүүдийн 66%-ийг одоо эдгээр саяын миний хэлсэн салбарт хийгдэж байгаа merger acquisition хилцээрүүд бол байж байна. Энэ дээр бол жишээлбэл одоо энэ Livent Corporation-ы 300 сая долларын санхүүжилт байгаа. Энэ бол одоо яг литиумын үйлдвэрлэлийн хувьд бол доктортой байгаль орчныг одоо илүү ээлтэй байдлын доктортой литийн үйлдвэрлэлийг ханган нийлүүлэх юм үйл ажиллагаанд зориулж байгаа. За Albemarle-гийн одоо өсөн нэмэгдэж байгаа цахилгаан автомашины зах зээлийг дэмжих зорилгоор Америкийн нэгдсэн улсад одоо литийн үйлдвэрлэлийн байгууламжид 1.3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. За дараачих нь бол одоо сэргээгдэх эрчим хүчний салбар. Уул уурхайн болон эрчим хүчийг маш өндөр хэрэглээтэй юм салбар. Энэ дээр бол жишээлбэл BHP уул уурхайн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийн тулд Австрали дахь одоо нар салхи гэх мэт сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд 2025 онд чийлдэх зэсийн үйл ажиллагаанд сэргээгдэх эрчим хүчээр 100% хангаж ажиллах юм үүрэг хүлээсэн байгаа. За Rio Tinto компани Австрали дахь Weipa боксит уурхайнд нарны цахилгаан станц, нарны зай хураагуурын төслүүдийг хэрэгжүүлж эхлээд одоо дизель түлшнээс бүрэн татгалзсан байгаа. Англи-Америкийн Африк дахь үйл ажиллагаанд 1 тэрбум $, хилцээр хийж одоо сэргээгдэх эрчим хүчээр 100% хангах тал дээр саяхан одоо хийснээ бол зарласан байгаа. За Umicore кобальт, никель, литий зэрэг батарейны металлуудыг дахин боловсруулах чиглэлээр тэргүүлэгч бөгөөд цахим хаягдл үйлдвэрлэлийг дагагдах бүтээгдэхүүнээс гаргаж авахар ажиллаж байна. За хамгийн сүүлд одоо responsible mining буюу одоо доктортой хөгжлийн санаачлалууд дээр бас олон ажлууд хийгдэж байна. Vale компани жишээлбэл Бразилд ашигт малтмалын хог хаягдлын менежментийн хүрээнд хог хаягдлыг овоолох хуурай байдлаар одоо дэвшилттэй технологиг боловсруулсан гэдгээ зарласан. За Barrick Gold жишээлбэл Америкийн нэгдсэн улсын Невада мужийн алтны уурхайд ус дахин боловсруулах системийг нэвтрүүлж одоо үйл ажиллагаанд 80% саар тусыг ашиглаж байна. Гэх мэтлэн одоо
томоохон хэмжээний хөрөнгө оруулалтууд, санал санаачлагууд аль хэдийн доктортой уулуурхаан чиглэл рүү бол хийгдээд эхэлсэн байна. За доктортой бизнесийн модель нь ер нь ямар одоо үр ашигтай юм бэ? Бизнесүүд тэд тусмаа уулуурхаан компаниуд яагаад энэ рүү шилжих ёстой юм бэ гэдэг дээр Эрнст Янгийн судалгаа гарсан. Тэн дээр нэг 6 зүйлийг онцолж байгаа. За мэдээж хөрөнгө оруулагчдын итгэлийг бол нэмэгдэж байгаа. Илүү доктортой үйл ажиллагаа явуулснараа. За эрчим хүчний үр ашгийг бий болгож одоо санхүүгийн хэмнэлтийг бий болгож байгаа. Байгууллагын нэр хүндийг асар их сайжруулж байгаа. За уур амьсгалын одоо энэ өөрчлөлтөд сөрөг нөлөөнд дасан зохицох чадвар нь бол хамаагүй нэмэгдэж байгаа. За бусад компаниудтай, бусад салбартай өрсөлдөөн бас давуу талыг бий болгож байгаа. За дээрэс нь одоо сүүлийн үеийн Z generation-ы авьяас ур чадварыг талантыг татах, тогтоон барих тал дээр бол бас өндөр нөлөөтэй байна гэсэн ийм судалгаа гарсан байгаа. За дараагийн хэсэгт би Худалдаа хөгжлийн банкныхаа санаачлагуудыг дурдахыг хүсэж байна. Бид нэр анх 2012 онд Нидерландын хөгжлийн банктай хамтарч Монгол улсын банкны системд анх удаа байгаль орчин нийгмийн эрсдлийн удирдлагын системийг бол бүрэн нэвтрүүлж чадсан. За энэ санаачлагаа бид нар бусад арилжааны банкуд, Монгол банк, Төв банктайгаа хуваалцсанаар ингээд Монгол улс тэр чигээрээ энэ бонзын одоо стандартыг одоо бий болгож ирсэн ийм түүхтэй. Тэр хугацаанаас хойш бол бид одоо байнгын энэ байгаль орчин нийгмийн хариуцлагынхаа хүрээнд одоо яг энэ байгаль орчинд үүсэж байгаа сөрөг нөлөө сайжруулах, харилцагч нартай ойлгуулах, хамтарч ажиллах, санхүүжилт босгох зэрэг ийм арга хэмжээнүүдийг авч ирсэн бол бидний одоо хамгийн томоохон одоо ололт бол 2020 онд Нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх уур амьсгалын ногоон сангийн үндэсний итгэмжлэгдсэн байгууллага болж чадсан байгаа. За ингээхийн тулд бол бид мэдээж маш их олон бичиг баримт, бодлого олон улсын стандартуудыг бий болгох шаардлагатай болсон. Тэгэхээр энэ 2-3 жилийн турш үргэлжилсэн энэ бэлтгэл ажил маань 20 оны одоо тус сангийн шийдвэрээр биелэлээ олсон. За ингэснээрээ бол бид Монгол улсад энэ 23 он гэдэг андуурсан байна. 20 онд бол бид нар энэ том амжилтанд хүрснээрээ цаашдаа бол илүү ч яг ер нь ногоон банк болох гэсэн ийм урт хугацааны тууштай зорилтыг урдаа тавьсан юм аа. За энэ зорилтын хүрээнд бид нар яах вэ гэхээр за юуны өмнө 2025 он гэхэд бид энэ дэлхийн STOVOS S1, STOVOS S2 гэсэн тайлагналын стандартуудыг нэвтрүүлэхээр төлөвлөөд одоо ажиллаа хийгээ явж байна. Энэ өөрөө бол доктортой байдлын тайлангийн ерөнхий стандарт болон уур амьсгалын өөрчлөлтийн тайлагналын ерөнхий стандарт гэж энэ олон улсад бол мөрдөгддөг ийм стандартуудыг нэвтрүүлэх тал дээр ажиллаж байна. 2030 он хүртэл бид нийтдээ зөвхөн уулуурхаа гэлтгүй Монгол улсын одоо энэ доктортой санхүүжилтэд ногоон зээлэнд нийтдээ 2 тэрбум долларын санхүүжилтийг олон улсын зах зээл дээрээс босгоно гэсэн ийм одоо амлалтыг авсан байгаа. За хамгийн эхний ээлжийн томоохон хэмжээний санхүүжилт бол энэ жил бид нэр сая өнгөрсөн 6 сард Америк нэгдсэн улсын хөгжлийн санхүүжилтийн корпорациас одоо 120 сая долларын анхны ногоон санхүүжилтийн томоохон хэмжээний одоо санхүүжилтийг авсан. Цаашдаа бид одоо ногоон бонд болон бусад одоо олон улсын ногоон санхүүжилтийн компани болон фандуудтай энэ 2 тэрбум долларын амлалтанд хүрэхээр ингээд ажиллаж байна. За тэгээд 2050 он гэхэд бид нар бол одоо зөвхөн өөрийнхөө банкны биш мөн банкныхаа харилцагчдын үйл ажиллагаанаас улбаатай нөөц хүчний хийн цэвэр ядгалыг тэглэх буюу одоо net zero болгох гэсэн ийм маш том амбицтай зорилготой ажиллаж байна. За үүнээс хойш бол бид өнөөдрийн байдлаар иргэд болон бизнесийнхандаа зориулаад эдгээр бүтээгдэхүүнүүдийг одоо нэвтрүүлээд байж байна. Хамгийн ихэнд бол 2018 онд бид нар
эко автомашины зээлийг гаргаж ирсэн бол одоо төрөл бүрийн одоо ногоон зээлийн бизнесийн зээлийн бүтээгдэхүүн за тэр байтугай одоо олон улсын дотооддоо болон олон улс гаргаж байгаа баталгаа, аккредитив за тэгээд орон сууцны зээл гэх мэтчлэн одоо бүхий л төрлийн ногоон зээл за эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих зээл гэх мэтчлэн зөвхөн ногоон бизнесийг дэмжих төдийгүй бас нийгмийн чиглэлтэй бас зээлүүдийг олгож ирсэн байгаа. За дараагийн слайднаас явчих. За энэ уур амьсгалын ногоон сангийн итгэмж төссөн төлөөлөгч гэхээр бид нар яах вэ гэхээр манай банкны хувьд бол одоо тус бүр нь 50-аас 250 сая долларын өвтөг бүхий томоохон төсөл төлбөрүүдийг бид нар одоо санхүүжүүлэх юм боломжтой. За энэ дээр та бүгд харж байгаа 12 жил хүртэлх хугацаатай. За зээлийн одоо үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил хүртэл. За маш бага хүүтэй ийм урт хугацааны томоохон хэмжээний Монгол улсын одоо энэ уур амьсгалын эерэг нөлөө үзүүлэх хүйц тийм томоохон өөрчлөлт импакт үзүүлж болох ийм төслүүдийг манай банкар дамжуулан санхүүжүүлэх ийм боломж болцоо бол бий болж байгаамаа. За тэгээд энэ хүрээндээ бид нэр одоо уур амьсгалын ногоон сантай ямар төслүүдэд ямар хүрээнд санхүүжилтийг хийх вэ гэдгээ бол эхний ээлжинд тогтсон байгаа. За энэ дээр та бүгд харж байгаа сэргээгт хэрчим хүч, за эрчим хүчний хэмнэл, цэвэр тээврийн асуудал, за усны менежмент, за тэгээд хөдөө аж ахуйг бид нэр оруулж чадсан. Доктортой хөдөө аж ахуй, ногоон байшин барилга, за тэгээд эрчим хүч гэсэн ийм салбаруудад бол бид нэр хөрөнгө оруулалт санхүүжилт олгох боломжтой юм а гэдгээ бол тохирсон байгаа. За бидний одоо саяхан гарын үсэг зураад хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдээс дурдах юм бол бид нар Rio Tinto компанитай хамтраад одоо хам богд ногоон хот болгох, суурин болгох ийм төсөлтөр бол хамтарч ажиллахаар болсон уур амьсгалын ногоон сантай хамтарч санхүүжилт болсон анхны маань одоо том төсөл болж байна. За тэгээд би та бүхэндээ эцэст нь манай банкны хэрэгжүүлж байгаа томоохон доктортой санхүүжилтийн нэг хэдхэн жишээг дурдъя гэж бодож байна. За ногоон бизнесийн зээлээр бид харилцагчдынхаа нөхөн сэргээлтийн уул уурхай нөхөн сэргээлтийн хүрээнд ойжуулалтын төслийг санхүүжүүлж одоо энэ суулгаж судалтан авах, тариалах, ашиглах, эргэж тайлагнах энэ зардлыг нөхсөн. За ингэснээрээ бол бид нар ойролцоогоор 490 га газрыг нөхөн сэргээх ийм боломжийг олгосон байгаа. За дараагийн томоохон төсөл бол энэ зэс боловсруулах үйлдвэрийг бид нар санхүүжүүлсэн байгаа. За Монгол улсад одоо энэ SXEW гэдэг та бүхэн сайн мэдж байгаа энэ уруу хандлагын аргаар зэсийг боловсруулах жилд 10,000 тонн катодын зэс боловсруулж экспортлох боломжтой ийм үйлдвэрийг санхүүжүүлсэн. Энэ нь бол одоо Монгол улсад 350 гаруй ажлын байр бий болгож мэдээж Монгол улсын зэсийн экспортод бол томоохон нөлөө үзүүлсэн ойлгомжтой. За гэхдээ хамгийн гол нь онцлог давуу тал нь бол энэ хөхрийн хүчит болон бусад химийн бодисыг хөрсөн шингээхгүйгээр байгаль орчинд ээлтэй арга замаар олборлолтыг явуулж байгаа дээр гол чухал ач холбогдол байгаа. За дараагийн жишээ бол за алтны том проектын санхүүжилт байгаа. За газарт орох биш одоо уулын энгэрт олборлолт явуулдаг газар зүүн тийм өвөрмөц тогтолцоотой уул уурхайн төслийг бид нар санхүүжүүлсэн. За энэ нь бол одоо Монгол улсад анх удаага хэрэгжилж байгаа шинэлэг технологи эсэлтсэн хүдрийг баяжуулах зорилготой ADR нуруудан уусгах ийм одоо шинэ технологийн үйлдвэрийг бид нар санхүүжүүлсэн.
За уг процесс нь бол цианид натрийн уусмалаар ботсон эсэлсэн өдрийг бороошуулан алтны агуулмжтай уусмалыг тусгаалсан санд цуглуулж алтны баяжмалыг хайлуулан гаргах ийм технологи байгаа. Энэ нь бол одоо 100% нуруулдан уусгах технологийн аргачлалаар хийгддэг. Одоо Монгол улсад 1200 гад ажлын байрыг шинээр бий болгосон ийм Монгол улсын томоохон төслүүдийн нэг болсон байгаа. За мөн одоо тэзүүн хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын тэзүүгийг бид нэр санхүүж үзсэн бас нэгэн жишээ харагдаж байна. За энэ бол одоо манай бас нэг томоохон харилцагчийн төсөл уурхайн доторх одоо бутлах тээвэрлэх системээр дамжуулан уул уурхайн доктортой үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэсэн ийм төсөл байгаа. Төслийн хүрээнд бол уурхайн талбай дах бага баяжмал хөдөр хит ачааллыг зөөвөрлөх боломжтой автосамсвалын тээвэрлэлийг бүрэн хагж конвейерийн системээр сольж одоо байгаль орчиндөө үзүүлэх нөлөөллийг мэддэхүйц бууруулахаар байгаа. Тэгээ гол одоо байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөнүүд гэх юм бол жилд ойролцоогоор 72.7 мегаватт цаг эрчим хүчний хэрэглээг хэмнэж байгаа. Одоо өөрөөр хэлбэл нийт эрчим хүчний хэрэглээний 85%-ийг хэмнэж чадсан гэсэн үг. За дээрэс нь ашиглалтын үр ашгийг 25-аас 30%-аар сайжруулан цаашдаа ингэснээр бол төсөл ердийн самсвалын үйл ажиллагаатай харьцуулахад хүлэмжийн хийн ядгарлыг 89%-аар зөвхөн одоо энэ жишээн дээр ингээ бууруулсан ийм амжилттай жишээнүүд байна. Тэгэхээр бид нар бол Монгол улсад цаашдын доктортой хөгжил, ногоон эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа Монголын томоохон санхүүгийн байгууллага олон улсын байгууллагуудтай хамтарч бид нэр 2 тэрбум долларыг 2030 он гэхэд босгох ийм том амбицтай ажиллаж байна. Энэ дээрээ бол бид нэр төр засгийн байгууллагууд, банкныхаа харилцагчид, төрийн бас байгууллагууд, олон улсын байгууллагуудтай бүхий л талаар хамтарч ажиллахад бэлэн байгаа. Тийм учраас та бүгдэд цаашдын ажилд амжилт хүсье. Монгол улсынхаа эдийн засгийг илүү ногоон, илүү доктортой болгохын төлөө бүгдээрээ хамтран ажиллая гэж уриалмаар байна. Баярлалаа.